Зөв хэмжээний тухай ярьж байна. Тэр нь ч зөв бахад ер нь бид хичнээн хэмжээний баялагтай усууд юм би. Бид нар чинь баяа юм уу үнэхээр. Тэгэхээр нүүрс. Дэлхийн хамгийн том компани гэж жишээлбэл ингээд Peabody гэж хэлж байна. Нөөц нь 9 тэрбум тонн шүү дээ. А манай ганцхан ордын нөөц нь 6.4. Тэгээд үзэх нэг тоо очно. Асуудал бүр томсгоод харах юм бол яагаад манай 5 толгой орд руу одоо дэлхийн одоо том улсууд тэр том улсуудын том компани бүгдээ сонирхоод байгаа бэ? Яагаад? Яагаад гэвэл цаана геополитик байхгүй. Ер нь хүн төрөлхтийн ингээд төвчтэй одоо орчин цагийн үед бол сүүлийн манай энэ 2000 жил гэхдээ сүүлийн 200 жил өсрөнгөө хөгжижээ. 200 жил өсрөнгөө хөгжихэд бол маш олон дайн болж. Тэр дайнд юунаас болсон бэ? Нефтээс болсон баг. Нефтэл одоо энэ хөгжлийн бас нэг хөдөлж өгч байхгүй. Тэрээс болсон. Одоо хамгийн сүүлийн Кувейтийн дайн байж, Иракийн дайн байж бүгд л нефт шүү дээ. Тэгвэл манайд ч нефт биш нүүрс шүү дээ. Тэгвэл нефтийн төлөө тавьж яагаад эндийн төлөө зурлах таа гэж. Тэгэхээр нефт нь дуусах гэдэг. Нефтийн дуусна гэдэг бол байгалийн баялагын дуусна шүү дээ. Дуусна гэдэг хугацаа үнэ тодорхой болчих. Нефт дуустдаг юм бэ тэгвэл дараа нь эрчим хүчний их усэр юу авах вэ? Нүүрс. Тэгвэл дараагийн одоо 21-р зуун 22-р зуунд дэлхийн техник гол өрсөлдөх гэх юм уу да сонирхлын цэгвэл эрчим хүчний их усэр болсон нүүрслэх гэж байгаа байхгүй. Тэр утгаараа манай нүүрсний орд, манай Монголын нүүрс дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна. Энэ хуваарлагддаг асрах баялаг болж. Энэ ингэж бодох юм бол манай нүүрсэнд л үнэ гэдэг үл харьцангуй л байхгүй. Одоо Коксийн нүүрсний үн $200 хэлж байна. Одоо 2008 оны 8 сард 800 хүрчихсэн шүү дээ. Тэгээ үзэх юм бол үнэ үл хэтэрхий олон том тоогоор яригдана. Энэ зүйл гэж. За тэгвэл энийгээ бид нэр хэрхэн яаж одоо хүртэх вэ? Маргаашийн өвчнөс өнөөдөр ууш гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл маргаашаа өнөөдөр яаж авч ирлэх вэ гэж. Авч ирлэх гэх юм бол нүүрсний олборт гэж юу юм, ажил нь юу юм гэж. Үндсэндээ нүүрс бол манай энэ урхаа бол ил урхаа. Ил урхааг сутгаараа бол экскаватороор ухаал машин төвчөн дээр ачаал одоо зөөж шүү дээ. Сүүлийн үндсэндээ 2005 оноос эхлээд манайхан аль бисэр үндсэндээ экспорт гаргаж эхэллээ нүүрсний экспорт. 5 жилийн хугацаанд үндсэндээ сүүлийн нэг 5 жилд 4 компани ажиллаж байна. Тэр 4 компани 5 жил дотор ингээд хүчин чаданд хэд болсон бэ гэсэн чинь өнгөрсөн жил 8 сая тонн нүүрс олболчихжээ. Олболчих экспорт нь гарчиж. 8 сая тонн. Одоо энэ 5 толгойн тухай яриад байгаа шүү дээ. 5 толгойч нь 15 юм 30 сая гэж хэлж байгаа шүү дээ. Тэр их юм бол 8 сая тонны манайхан өөртөө ямар ч гадныхны хөрөнгө оруулалтын гэрээгүйгээр тэгэхээр энэ нүүрсний олборлолт экспорт гэдэг бол үндсэндээ технологи хөгж гэдэг юм хийхэд бол харьцангуй хялбар бизнес. Монголчууд юу хамгийн хийж чадах бизнес аахгүй. Гадныхантай хөрөнгө оруулалтын гэрээ гэдгээд явуулсан байгаа хгүй. Тэгээ тэрийг би асуулаа. Яагаад заавал гадаадынхантай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэдэг юм бэ? Монголчууд хийгээд явж чаддгүй мó гэж. Тэгээд энэ гэрээний дотор чинь хамгийн сонирхолтой залт байгаа шүү дээ. Гадныхантай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хийж байгаа. Гэтэл нэгэнт энэ 5 толгойн орд газрын лиценз нь төрд байгаа юм бол төртөө гэрээ хийхгүй шүү дээ. Тэр өтө хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх юу байхгүй ертөнцөл байхгүй. Тэгээд энэ нэгэ юу ч юм бол ард түмэн лицензийг гадныхны нөхөр буруу гэдгийг ойлгочихсон гот л тэгвэл лицензийг ард түмэнд байж байгаа шүү хэлчихэд хөрөнгө оруулалтын гэрээгээр орд нь өгчих гээд байгаа байхгүй. Аюултай эндээ байгаа байхгүй. Хүмүүс бодохдоо лиценз манайхан гэж одоо үнийг эрэхтэй ордоо ашиглах хэмжээ бүгдийг хийдэг төгсөж байна. Тэгж өгтөө яаж өгч ийн гэх юм бол энд бас сонирхолтой юм. Түрүү чи одоо энэ асуулт 30 жилээр хэлсэн байна шүү дээ. Энэ гэрээний нөхцөл чи хугацаагүй байна тамина. Хугацаагүй. Түрүү ойлгоход ямар байсан бэлээ 30 жилээр хийн. Тэгээд 20 жилээр 2-аас сунгадаа 70 жил байсан шүү дээ. Тэгэхээр энэ дэр хугацаагүй. Би тэгээд асуусан байхгүй. Яагаад хугацаагүй байгаа юм бэ ерөнхий сайдаа гэдэг. Тэгээ би бодож байгаа. Оюу толгойн орд бол 70 жилд бол 70 үтгээр 50 жил дуусчих байхгүй. Хэмжээтэй орд. 5 толгойн нүүрсүүл энэ талбайдаа цаашаа дахиад хэдэн тэрбум тонн нүүрс гарчих юм тийм үү? Дуусахгүй. Тэр утгаад гадныхын чинь тэрийг харчаад хугацаа гэрээ оруулсан байсан гэсэн тэгш. Ерөнхий сайд юу гэж хэлж байгаа. Хугацаагүй байж болохгүй тийм орцсон мө тэрийг анхаарал таавь өөрчлөж хийж байгаа байхгүй. Уучлаарай засгийн газрын их хурл дээр юм оруулж тэгж орж болохгүй гэж. Тэгээ бас нэг аюултай юм юу ороод ирсэн мэхээр нэг одоо гэрээ нөхцөл орчлоо шүү дээ. Энэ дээр юу бичсэн бол энэ гэрээг Монгол улсын олон улс байгуулсан олон улсын гэрээний төвшөнд авч үзнэ гэвчсэн байгаа байхгүй. 19.5 дээр. Тэр чинь юу гэсэн үг юм? Олон улсын гэрээний төвшөнд авч үзнэ гэсэн чинь хуулиар юу гэсэн үг гэдгийг олон улсын конвенцээр Монгол улсын хууль олон улсын байгуулсан гэрээтэй тийм үү зөрчилж явах юм бол олон улсын гэрээг дагна гэсэн залт өгдөг байхгүй. Тэр утгаараа
энэ гэрээ байгуулагч хэлж юм бол энэ гэрээ болсноос хойш Монголын улсын төр засгийн газар ямар нэгэн хуулинд өөрчлөлт оруулах юм бол тэрийг дагаж мөрдөхгүй зөвхөн энэ гэрээг байх гэж хийж байгаа байхгүй. Тэгэхээр чинь бид нар орд газраа хугацаагүйгээр тий зөвхөн өнөөдрийн тохирсон энэ нөхцлөөр нөхчих гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол арай жоохон ингэлтэй болчихж байна гэж сая асуучаад ирлээ л дээ. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ нь бол лиценз эзэмшигч нь одоо Эрдэнэс Монгол компани боловч хөрөнгө оруулалтын гэрээтэй адилхан тийм яг татварын орчин тогтвортой байна. Худалдаагаа чи өөрөө хариуцсан ч гэдэг юм уу тийм бүх задаргаагаар одоо та бидэнд ирчээд шүү дээ. Ийм гэрээ байгуулчих гэдэг байгаа байхгүй. Тийм учраас яагаад энэ асуудал хүндсэн бэ гэхээр энэний нөгөө альтернатив бол заавал гэрээгээр яах. Заавал хөрөнгө оруулалтын гэрээ. Заавал хөрөнгө гэрээ хийх ямар гэж. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж аж ахуйн гэрээ гэж болдог. Энэ дээр бол зүгээр оператороор ажиллах том хэмжээний дэлхийн нийтэд том компани бэлэн байна. Оочлоо зогссон байна. Оператороор ажиллах. Танаа энэс чинь өмчлөхгүй. Би зүгээр ажиллаад танаа эндээс ухаад өгье. Би тэгээд ухсныхаа шагнал авъя. Эсвэл би ухаад би худалдаад авъя. Би тэрнийхээ мөнгийг төлөөд явуулсан компани байна л да. Энд бол хөрөнгө оруулалтын гэрээ байхгүй. Ер нь бол таван толгойг хараад байхад бол нэг нарийн байхгүй л да. Энэ бол зүгээр л том л урах шүү дээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт яг энгийн үгээр хэлвэл за хятад жилд 15 сая тонн нүүрс авъя гэдэг хэрэг тохирчвол манайх бол оператор компаниудыг асуу шүү дээ. За хятадд уурхааны энэ байна. Авдаг. Ингээд ухаад өгөөд хүн байна уу гэж асуу шүү дээ. Чадах хүн байна уу? Бат за энд надад юм байна хөрөлттэй хүн байна уу гэж асууж байгаа шүү дээ. Тэгэл нийлүүлээд байна. Энэ бол цэвэрлэл аж ахуйн ажил. Energy resource relating гэдэгтэй. Тийм яг л тэгж хийж байна. Яг л тэгж хийж байгаа. Тэгэхээр нэгдүгээрх нь тэр. Хоёрдугаарх нь бол 5-7% харин би бол одоо аюу толгоос өөрөөс хараасаа гэж бодод байгаа. Яг л 5 толгойн нөөц бол нэг ордныхоо хувьд дэлхийн хамгийн том ордуудын нэг тийм. Бус дорн том нөөцтэй ч их олон жижиг ордуудтай. Тэгээ Монголд бол зүгээр би сайн мэдэхгүй нэ Эрдэнэтсийн тооцоосноор бол энэ 5 толгойн нөөц бол энэ манай өмнгийн говьоос ахвалаад говь болтой хүртэл маш том нүүрсний зурвалсын зөвхөн үзүүрнэ гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол прогнозоор бол 100 тэрбум ч хүрж магадгүй гэж ярьдаг. Тэгэхээр би бол шал өөр юм байна. Одоо бид нар монголчууд уурхайн тухай ярих хэрэггүй. Одоо ерөөсөө дэлхийд дээр нүүрс нь боловсруулад, нүүрс гаргаад, нүүрсийг дагдаг бүх технологи юмар Монгол улс лидер болох зорилготой байна.